Сайн байцгаана уу. Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээ холбооны ээлжид нийт хичээлийг эхлүүлж хичээл 209. За энэ хичээл нь төвөр судалгаа гүйцэтгэхтэй холбогдсон хичээл юм аа. За холбогдох ном болон блог нийтлийн хаягийг энд зааж өглөө. За энэ хичээлийг гүйцэтгэхтэй холбогдуулан өмнө нь нийгмийн сүлжээнд тавигдсан дундаж хэмжигдэхүүнийг тооцоолох арга зүйн 41-42 дугаар хичээл дисперсийн тооцоолохтой холбогдсон 43-45 дугаар хичээлийг эргэж харахыг зөвлөж байна. За 209 дугаар хичээлтэй холбогдсон тон өгөгдлийг эндээ зааж өглөө. За үүнд улаан буудайг 5,000 гаад тариалж түүний 10% буюу 500 гад нь энгийн төвөрийн аргаар ургасын дээжийг судалсан. За төвөрөө 1 гаагаас дээш центр ургаж өгсөн талбайн хувийн жинг тодорхойлох зорилт мөн тавигдсан. За ургацын мэдээлэл бол эхний хүснэгтэнд өгөгдсөн байна. За энэ дээр бол статистик тооцооллыг гүйцэтгэхтэй холбогдсон мөн томьёонууд өгөгдсөн байна. За эхний мөрөөр 1 гаагаас хураасан ургац центрээр за 1 2 3 4 5 6 тохиолдол бол энэ дээр өгөгдсөн байна. За хамгийн сүүлийн баганд нь бол тооцоолын дүн өгөгдсөн байна. За хоёр дахь мөрөөр тариалангийн талбай буюу энэ бол давтамж. За ажиглал тус үрээр тариалангийн талбайн хэмжээ буюу давтамж өгөгдөж нийт дүн нь бол дээр хэлсэлцэлэн 5,000 га болж байна. За 1 гаагаас хураасан ургац X-ийг давтамжаар үржүүлж 3 дахь мөрөнд бичиж хамгийн сүүлийн багнанд дүгнсэн байна. За 4 дахь багнанд нь эдгээр 6 ажиглал тус үрийн дундаж яасан хэлбэлзлийн квадратыг илэрхийлсэн байна. За дундаж хэмжигдэхүүнийг энд тэмдэглээ хэсэгт бол зааж өгсөн. За X-ийн дундаж бол нийт энэ хураасан буг ургацын хэмжээг давтамжийн дүнд хуваагаад 11 бүхэл 156. За үүнээс энэ 6 тохиолдолд тус үрийн хэлбэлзлийг бол багны болгонд бол зааж өгсөн. За жишээлбэл эхний багнанд бол энэхүү дундаж 11 бүхэл 156-гийн эхний ажиглалд болох 9.3-аас хэлбэлзлийн квадратыг энд бичсэн байна. За энэ нь бол 5 бүхэл 10,000-ны 1076. За хамгийн сүүлийн мөрөнд бол энэхүү хэлбэлзлийн квадратыг 2 дахь мөрөнд тусгацсан давтамжаар үржүүлж дүнг нь энд бичсэн байна. За алдааны тооцооллыг энд бичсэн. За энд бол давтагдах төвөр болон давтагдахгүй төвөр тус үрээр бичсэн. За алдааны хувьд бол давтагдахгүй төвөр бол илүү үнэн зөв шийдэлд хүргэдэг. За тухайлбал давтагдах төвөр дээр алдаа бол эхний мөрөөр бол энд бичигдсэн байхад за энэ үнээс арай бага хэмжээгээр давтагдахгүй төвөрийн хувьд бол тодорхойлогдсон байна. За тэрчлэн давтагдах болон давтагдахгүй төвөрийг төвөрийн тоо хэмжээгээр дундаж алдаагаар мөн хувийн жингээр нь тус үрээр нь ялган тооцоолдог. За энэ дээр төвөрийн тоо хэмжээгээр дундаж алдааг давтагдах төвөрийн хувьд бол энд тодорхойлсон томьёо бичигдсэн. За энэхүү
томьёонд бол холбогдох тоо мэдээллүүдийг орлуулсан байна. За энэ дээр бол диспейс байна. За энэ диспейсийг энэ одоор тэмдэглэж хэрхэн тооцоолсныг бол энд харуулсан байна. За үүнд бол 3912 114 гэсэн тоо бол энд байгааг бол олж харна. За түүнийг 5000 гагийн 10% буюу 500-д нь төвөр судалгаа хийсэн. За түүнд бол одоо хуваахад бол төвөрийн тоо хэмжээх дундаа алдаа давтагдах төвөрийн хувьд энэ тодорхойлогдсон байна. Харин давтагдахгүй төвөрийн хувьд бол энэ дээр бол нэмэлт томьёо ололууд орсон байна. За үүнийг энэ ардтны хэсгээс бол харж болно. За энэ бол харин энэ тоо хэмжээх түүнээс бол арай бага байгааг бол эндээс харж болно. Энэ тооцооллын илэрхийллийн бутаргаан хэсгийн сүүлийн хэсгээс нь. За дараа нь бол төвөрийн хувь хэсгээрх дундаж алдааг бол гарсан байна. Өөрөөр хэлбэл тоо мэдээлэл хувийн жингээр өгсөн. За дээр бол ямар зорилт тавигдсан бэ гэхээр төврийг 1 гаагаас 13-аас дээш центр ургац өгөх талбай хувийн жингээ тодорхойлох зорилт тавигдсан. За үүнийг энэ 2 дугаар хүснэгтэнтэх тооцооллын төвөрийн хувь хэсгээрх дундаж алдааны энэ хэсэгт бол авч үзсэн байгаа. За 13-аас дээш центр ургац өгөх талбайн хэмжээ бол энэ хэсэгт бол одоо байна. Энд өөрөөр хэлбэл 300-аар нэмэх нь 300, 600, энэ 600 5000-дан хуваахад бол энэ саяын тавигдсан зорилт нийцэх хувийн жин буюу хувь хэсгийн алдааг бол тооцоолох боломж гарч ирж байна гэсэн үг. За энэ үнэг бол эндээ бичсэн байна. Өөрөөр хэлбэл энэ бол мэдэгдэж байгаа хэсэг. Учираас P-гээр тэмдэг 0.12. За үлдэх хэсэг нь бол P болон Q гэж хоёр хэмжигдэхүүний нийлбэр бол нийтээ нэгдээ тэнцэх ёстой. Өөрөөр хэлбэл тухайн ажиглалтын тохиолдох хувийн жин 12%, үлдэж байгаа хэсэг нь бол үүнийг 100%-аас хасах юм бол 88% нь бол энэ дээр байна гэсэн үг. За ингээд хувь хэсгээрх дундаж алдааг тооцоолох томьёон дом бол холбогдсон утгуудыг орлуулахад тооцоолын үр дүн бол давтагдах төвөрийн хувьд бол энэ гарсан байна. Харин давтагдахгүй төвөрийн хувьд бол энэ алдааны хэмжээ бол арай багасч гарсан нь бол энэхүү хариуны бутаргаан хэсгийн сүүрчийн 2 оронгоос бол харагдаж байна. Өөрөөр хэлбэл энэ тэгвэл Noel энэ бол ингээс харж болж байна. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлж байна.